Энд 5 тав өгсөн байна. Хамгийн багаас нь хамгийн их рүү нэрэмтлэх хэрэгтэй. Хамгийн багаас нь хамгийн их рүү. Магадгүй энэ та нарт илэрхий байж болох ч бүх тоонууд сөрөг тоонууд байна. Эдгээр тоонуудын аль нь хамгийн их тав вэ гэдгийн талаар бодъё. Магадгүй та нар 40. Хэрв энэ бүгд эерэг байсан бол 40 хамгийн их байна гэх байсан баг. Тэгэхээр сөрөг 40 хамгийн их гэж бодох гэж магадгүй. Гэхдээ та нар сөрөг тэмдэг нь юу гэсэн үг болохыг бодох хэрэгтэй. Тэр талаар бодсны дараа хэрв эдгээр нь та нарын дансан дахь мөнгө байсан бол гэж бодвол та нар дансандаа хасах $40 байхыг эсвэл сөрөг $7 байхыг хүсэх үү? Сөрөг 40 гэдэг нь та нар банкнд $40 өртөө гэсэн үг. Юу ч байхгүй байснаас $40-оор бага эсвэл муу гэсэн үг. Сөрөг 7 гэдэг нь та нар банкнд дөнгөж $7 өртөө гэсэн үг. Тиймээс үнэндээ хасах 40 нь хасах 7-оос муу буюу бага байдгийг. Энэ бүх тооноос хамгийн бага тоон энэ байна. Тиймээс сөрөг тоон хамгийн бага. Та нар үүнийг эдгээр сонголтоос дансандаа байлгахыг хүсэх хамгийн бага мөнгө гэж бодсон ч болно. Банкнд $40 өртөө. Та нар юу ч байхгүйгээр зогсохгүй банкнд $40 өртөө. Дараагийн хамгийн бага тоон сөрөг 30. Түүний дараах бага тоон сөрөг 25. Дараагийн бага тоон хасах 10. Эдгээр тоон дотроос хамгийн их тоон хамгийн их нь ягаанаар өчнэ. Эдгээрээс хамгийн их нь хасах 7 байна. Хэрэв ингэж бодох нь ойлгомжгүй байвал үүнийг агарын хим гэж бодож болно. Агарын хим. Эдгээрийн аль нь хамгийн хүйтэн хим бэ? Цельсийн эсвэл Фаренгейтийн химийн аль нь ч байсан. Хасах 40 нь хамгийн хүйтэн хим ба хасах 7 нь хамгийн дулаахан хим байна. Эдгээр утгуудаас хасах 7 химд агаар хамгийн дулаан байна. Үүний талаар бодох өөр нэг арга нь тоон шулуун дээр тэмдэглэх. Тоон шулуун зурж үзье. Хэрэв энэ тэг бол энд эерэг 7-г тавьж болно. Нэмэх толоо эдгээр тоонд байхгүй байна. Гэхдээ бид энэ бүх тоог тэмдэглэх болно. Тэгвэл энд хасах 7 байна. Хэрэв энэ хасах 7 бол энд хасах 10 байна. Бид тгээс бүр зүүн тийшээ холдож байгааз бид дахиад жаахан зүүн тийшээ явбал хасах 25, дахиад зүүн тийшээ явбал 30, бүр цаашаа зүүн тийшээ явбал хасах 40 байна. Ингэж бодвол эдгээр тооноос хамгийн бага тоон шулуун дээр хамгийн зүүн талдаа байх ба хамгийн их тоон хамгийн баруун талдаа байна.